жилийн бороо над тайцсан норсон хайрын анхны дөрвөөс бэхэн өсөж бүтгэлсэн ширээний атсэлсэн уг бүхэн тохобич чиний духай биш хувьцаат хариуцлагатай компани хамтран зохион байгуулж буй Арган аймгийн багийн Олимпиадын шагнал гадуур үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. Хүндэт Отгонбаатар өвгтэй Баасан сүрэн дайнд Арган аймгийн ерхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулагдсан 12,000 математикийн уралдаанд 5 дугаар сургуулийн сурагчдаас хамгийн өндөр оноог авсан тул өргөмжлөл мөнгөний шагналыг гадууж байна. Өргөмжлөл 12,000 математикийн уралдаанд 4-р сургуулийн сурагчдаас хамгийн өндөр оноог авсан тул өргөмжлөл мөнгөний шагналыг гадууж байна. 11-р сурагч Бонзо Эрхэм хүндэт инх тунгалаг багштай 12-ийн Б 12-ийн Е-ийн хамт олоныг хүрж байна. За эрхэм хүндэт инх тунгалаг таныг хүндэтгмээс урьж байна. За 12,000 багийн уралдаан амжилттай зохион байгуулагдаад дуслаа. Энд их хүчин зүтгэл гаргасан ивент тэтгэгчид болон 2009 оны 3 дугаар 10 жилийн төгсөгч 5 одоо энэ 3 дугаар 10 жилийн шавнар мөн энд идэвхтэй оролцсон математикийн багш нарын холбоо за энд бас хүчин чармайлт гаргасан нийт сурагчдад бүгдээрэнд нь баяр хүргье. За эндээсээ бол энэ их зөвөр юм боллоо гэж бодож байна. Багш нь болохоор бас нэг 12 дугаар ангид орж байгаагийн хувьд бага бас тэрээрээ оролцууллаа. Эндээсээ бол 11 10 гэдэг ингээд дараагийн дүүнэртээ бас энэ ийм уралдаан болох юм байна. Эндээсээ бас энд оролцох юм байна гэсэн хүсэл тэмүүлэл төрж байгаа гэж бодож байна. За энэ 12,000 гэсэн уралдаан болсноороо Архангай аймгийн одоо математикийн ээш дөх онооны дундаж дээшлэх байх. Цаашдаа бол ер нь бол энэ их зөвөр юм боллоо гэж Ахмад багш хүний хувьд бас талархан дэмжиж эхнээс нь дуустал идэвхтэй оролцлоо. За ингээд цааш нь бүгдээр нь ажлын амжилт хүсье. За мөн басаа гэрмагштай 11-ийн Б-ийн бүгдийн болж байна. Гэрмаа танд өргөмжлөл мөнгөний шагнал борцлын зүйлийг хадгалж байна. Амжилттай оролцож тусгай барийг хэлсэн 11-ийн Б-ийн сурагчтай халуун баяр хүргье. Аргын математикийн холбоо Gözөбүш хувьцаат хариуцлагатай компаниас зохион байгуулж буй 12,000 математикийн багийн уралдаанд
хүрэл медалийг Аранга аймгийн 3 дугаар сургуулийн эрхэм мөндөд нэргүй багштай 12-ийн анги 3 дугаар байр хүрэл медалийн эзэд 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг эзлүүлсэн байна. Нэргүй багштай 12 ангийн 500 мянгаар мөн хамтдаа мандатаа оруулж өдөртөж орсон шилдэг багштай бас 500 мянган төгрөг шагнаж байна. Нэргүй багштай 12-ийн ангийн хамтдаа Адуу баяр гэж амжилтсаа. Аранга аймгийн математикийн багш нарын холбооноос зохион байгуулсан 12,000 гээд аймгийн манад анх дугаар олимпиадад 12-ийн А ангийн хамт олонтойгоо оролцоод байр эзэлж амжилттай оролцсондоо маш их баяртай байна. За мөн өөрийн нөгөө даасан анги 11-ийн Б гэж ангитайгаа бас оролцсон. 32 баг оролцсноос хамгийн эхлээд одоо 20 дугаар байрнаас эхлээд 6 шат явахдаа 20-15 гэж үргэлжилсээр хагаад 13 дугаар байранд бас энэ уралдаанаа өндөрлсөн байгаа. Дараа жил бүр өшөө амжилттай оролцсноо гэд ангийнхан маань бас нэлээд тийм итгэвчсэн байгаа. За тэгээ энэ уралдаан бол одоо эсийн ерөнхийлөлт өгч байгаа хүүхдүүд маань бол үнэхээр одоо бас урам зориг өгж байгаа. Сайхан уралдаан боллоо. Маш их баярлалаа. За өнөөдрийн бас энэ ярилцлага хилцүүлэг үнэхээр гоё боллоо. Багш хүний хувьд ч гэсэндээ бас сонсоод авахаар, ангийнхандаа бас дамжуулахаар сайхан ярилцлага боллоо. Мэдсэн бол бас ангийнхныгаа дагуулад ирдэг байжээ гэж бодоод суужлаа. За мөн одоо миний ордог энэ 12-ийн А ангид маань яг та нар шиг бас ийм хичээлээ хамтраад хийдэг ийм оюунлаг сайхан хүүгүүд байдаг. Яг та нарын хажууд бас зэрэгцээ сууж исэн. Энэ хүүхдүүд маань бас дараа одоо хэдэн жилийн дараа ч юм уу бас орон нутгтаа ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулад явж явах байхаа гэд бүр бэлгшээгээд хүүхдүүдтэй ч гэсэн бас хэлээ суужлаа. За одоо ийм сайхан уралдааны зохион байгуулсан та бүхэнд маш их баярлалаа. Өргөмжлөл эрхэм мөндөд Аранга аймгийн 2 дугаар сургуулийн математикийн багш энэ Садан дарж багштай 12-ийн В ангийн 11-ийн В ангийн хамт олон Аранга аймгийн ерөнхий боловсролын дунд сургуулийн дунд зохион байгуулагдсан 12,000 математикийн багийн уралдаанд амжилттай оролцож дэд байр эзэлсэн тул баяр хүргэж хөрөнгөлөлт мөнгөн шагналаар шагнаваа. Хүүхдүүдийн амжилттай бэлтгэн оролцуулсан Садан дарж багшид сая төгрөгөөр амжилттай оролцсон 11-ийн В ангийн сурагчдад сая төгрөгийн мөнгөн шагналыг хадгалж байна. 12,000 математикийн багийн уралдаанд 2 дугаар байрыг эзэлж мөнгөн медаль хүртсэн 11-ийн В ангийн сурагчдаа халуун баярыг хүргэж амжилт хүсье. Ингээд шилгээр шалгарсан эрхэм мөндөд ган толгой багштай 12-ийн Г ангийн хамтны хөтөлбөрч байна. Аранга аймгийн 1-р сургуулийн 12-ийн Г ангийн хамт олныг хөтөлбөрч байна. Ерөнхий боловсролын сургуулийн дунд зохион байгуулагдсан 12,000 математикийн багийн уралдаанд амжилттай оролцож тэргүүн байрыг эзэлсэн тул баяр хүргэж өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаваа. Сурагчтай амжилттай бэлтгэн оролцуулсан ган толгой багш амжилттай оролцсон 12-ийн Г ангийн сурагчтай тус сая 500 мянган төгрөгийн мөнгөн шагналыг бэлгэж байна. Тэгээд энэ оюуны марафонд амжилттай оролцсон ангид бид нар тийм шилдэг ангид график цом өгч байгаамаа. Тэгээд жиг олон болох олон цомтой өндөр өгч ирвэ. шилгээр шалгуулж алтан медаль хүртсэн 12-ийн Г ангийн сурагчдаа халуун баяр өгж амжилт хүсье.
хэмжээд ажилтнанд хүрч чадсантай үнэхээр баяртай байна. За тэгээд энэ 12,000 уралдааны зохиосон хүмүүс бас амар баярлмаар байна. Талархснаа илэрхийлмээр байна. Тэгээд энэ уралдаанд оролцоод ажил гаргасан бүх хүүхдүүдтэй баяр хүргэе, багш нартай ч гэсэн баяр хүргэе. Аран аймгийн математикийн багшны албанаас зохиож байгаа 12,000 багийн уралдаанд сурагчид маань амжилттай оролцлоо. Энэ уралдаанд ингээ 11, 12 дугаар ангийг сурагчдыг оролцуулж байгаа нь ер нь дараагийнхаа ийм ССТ ерхий шалгалтанд өндөр оноо авах боломжийг бүрдүүлж байгаа багш нартаа баярлалаа. Цаашд одоо аймгийн төвийн хүүхдүүдийн хөдөө орон нутгийнхаа хүүхдүүдийг бас ингээ оролцуулж яхад их хувь нэмэр оролцуулбал өндөр хувь нэмэр тавих байхаа гэж бодож байна. Тэгээд ингээд энэ уралдааныг ивэнтэтгсэн 2009 оныхоо та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье. Сурагчдынхаа өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Сорилын онооны дунджаар бид нар эхний 10 сурагчийг тодруулсан. Тэгээд энэ 10 сурагчтай бид нар бас батламж авдуулж тодорхой хэмжээний мөнгө шиглэл шагнуулсан юм аа. За ингээд энэ 10 сурагчийн 366 оноогоор 2 дахь сургуулийн 11 ангийн сурагч Батбаатар овогтой ариун сүрэн гинэ. За баяр хүргэе. 372 оноогоор 3 дахь сургуулийн 12 ангийн сурагч Олбаяр овогтой оюун шиг гэж. За 374 оноогоор 3 дахь сургуулийн 12 ангийн сурагч Ганцорог овогтой оюун тоглох гэж. За 376 оноо авч 2 дахь сургуулийн 11 ангийн сурагч Оног овогтой Дорчон. За 406 оноо авч Шилдэг 11 болсон. 3 дахь сургуулийн 12 ангийн сурагч Чулуун Эрдэнэ овогтой Тэмүүжин. 448 оноо авч бас Шилдгээр шалгарсан. 3 дахь сургуулийн 12 ангийн сурагч Ванган Нөмөр овогтой Булган Тамир. Дараагийн 471 оноо авч бас Шилдгээр шалгарсан. 2 дахь сургуулийн 12 ангийн сурагч Баасан дэрж овогтой Алтан Багна. За 501 оноо авч бас Шилдгээр шалгарсан. 2 дахь сургуулийн 11 ангийн сурагч Хавга овогтой Наранбаатар. За 507 оноо авч бас Шилдгээр шалгарсан. 1 дахь сургуулийн 12 ангийн сурагч Хавгсан овогтой Жаргалан. За ингээд нийт оролцсон сурагчаас 10 сурагчийн нэгийг топор шалгарсан 524 оноо авч 3 дугаар сургуулийн 11 ангийн сурагч Чулуунбаатар овогтой Чулуун Эрдэнэ. 2 дугаар сургуулийн биш үү? Чулуун Эрдэнэ баяр хүргэе. Зохион байгуулахад ингээд эхний уралдаанаа өгчөөд ингээд юу цаашдын хэдийд уралдаан болох бол яг хэр хугацааны зайтай болох бол ингээд яг дараачийн юунд нь яг ямар тавилттай тестүүд орж ирэх бол гээд маш их бэлдэх зүйлүүдээс нь тэгээд ээж дээр ч гэсэн яг энэ шиг ингээд маш сайн бэлтэж байгаад орны идэвхтэй бол итгэлтэй байгаа. Тэгээд үеийнхаа хүүхдүүдтэй бол амжилт хүсье гэж хэлье. Ээжтэй мундаг сайн оролцоорой гэж хэлье. Математикийн багшны албанаас зохиож байгаа багийн уралдаанд хүүхдүүд минь амжилттай сайхан оролцлоо. Ингээд та нартай бас ивент итгэсэн та нартай маш их баярлалаа. Дараа энэ маань ингээд уламжлал олон явагдах болтугай гэж хүсье. Энэ удаа 12 дугаар ангиас гадна 11 дугаар ангийн сурагчид маань хүртэл оролцож байна. Энэ бидний одоо ССТ ерхий шалгалтад математикийн хичээлээр өндөр оноо авах боломжийг бүрдүүлж байна. Ингээд та нартай маш их баярлалаа. 3 дугаар сургуулийн биднэрт математикийн хичээл зааж байсан. Пэрэ огшигын нэг сэтгэлийг сонсчихъя гэж бодлоо.
За би одоо энэ өнөөдрийн ивент тэтгэж байгаа энэ багийнхан гэх юм уу одоо энэ эдний ангид бол одоо 6 дугаар ангиас нь хойш за 6-д одоо 8 дугаар ангид нь хүртэл орсон байхаа. Тэгээд төгсөх жил нь бол манай Эрдэнэ цэцэг орж төгсгсөн. За тэгээд мундаг тийм сайхан анги байсан. За энэ исчээрээ одоо хойчийн дүүнрийн хаан за амжилттай суралцах бусад бүх үйл ажиллагаанд ингэж дэмжиж явж байгаад бол маш их баярлаж байна. За тэгээ энэхүү үйл ажиллагаагаа одоо дараагийн жилүүдэд сайхан явуулаад орон нутагтаа за дүүнрийн төлөө маш их хөрөнгө оруулалт хийх болтугай энэ ажилд нь бол маш их амжилт хүсэж байна. За бид Арангаа аймгийн математикийн багш нарын зүгээс ч гэсэн бид бүхэн бол та хэдийн энэ ажлыг дэмжиж маш их төвтэй өрсөлдөөн үзүүлж ер нь оролцох болно гэж ер нь илэрхийлье. За та бүхнийхээ ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсээрэй. Энд шилдэг нь олж ирж оролцож шагнал авсан та бүхэндээ бүгдэнд нь баяр хүргэе. Тэгээд жоохон ч гэсэн өөрсдөө аягүй их бахархаарай. Тэгээд энэ ирч хүчээр аягүй сайн цаашаа үргэлжлүүлээ сураарай гэж хэлье. За энэ математик 12,000 гэсэн энэ уралдааныг зохион байгуулсан нийт төгсөгчдөө Арангаа аймгийн нийт эрхэм төгсөгч нартай бол талархаж байгаагаа илэрхийлж байна. За энэ уралдаан бол манай төгсөгч хүүхдүүд буюу 12 дугаар ангийнханд бол болон ахлагангийн 11 дугаар ангийн хүүхдүүдэд бол маш их өгөөжтэй үр дүнтэй юм үйл ажиллагаа байлаа. Тэгээд энэ үйл ажиллагаа бол уламжлагдаж ингэж явахын бол манай ахлагангийн хүүхдүүдийн агуулга эзэмшээлт эсрэг эрхийг шалгалтын амжилт бол өсөх нь бол тодорхой ойлгомжтой байна гэж ингэж харагдаж байгаа. Энэ жилийн хувьд бол манай ахлагангийн сурагчид маань бас нэлээд амжилттай сайхан оролцлоо. Тэгээ ийм уралдаан бол орон нутгаа дэмжсэн, орон нутгийнхаа хүүхдүүдийн хөгжилд бас хувь нэмрээ оруулсан, хүүхдүүд минь урам өгсөн, амжилт дуудсан ийм сайхан уралдаан байлаа. Та нартай баярлалаа. Манай анх дугаар уралдаанд нийтдээ 32 баг оролцсон. Тэгээд зөвхөн багаас гаднаас багт ороогүй хуваар оролцсон хүүхдүүд байгаа. 500 гаруй хүүхд оролцсон байгаа. Тэгээд манай холбооны манай аймгийн төвийн мат бүх багш нар маань бүгдээрээ хамтран ажиллаж сургууль дээрээ сорилуудыг авч засалтыг хийж ажилласан байгаа. Бүх багш нартай баярлалаа. Тэгээд манай 12,000 уралдаан маань маш амжилттай явагдаж дууслаа. Тэгээд найзуудаа маш их талархлаа. Цааш нутаг орныхоо төлөө олон зүйл дээр хамтарч ажиллах байх гэж бодож байна. Тэгээд эх жилийн уралдааныг бол өшөө өргөн хүрээнд хийх гээд үзээд байгаа. Тэгээ ямар арга чарга байна тэрийг л хайж байна. Одоо сумынхаа сургуулиудыг оруулах гэхээр бас зарим тал дээр асуудал үүсэж байгаа. Тухайн асуудлуудыг яаж хийж болохоор байна. Тэр аргуудыг одоогоор хайж байна. Яг хийж чадна гэж хэлэхгүй байна. Одоогоор сайн мэдэхгүй байна. Юу ч болж магадгүй. Сумын сургуулиудаас нэлээд олон сургуулиуд оролцмоор байна гэдэг хүсэлтэй бас өгсөн байгаа. Бид нэр аль болох аргыг олж байгаа тийг хийх гэж байна. Тэгээд ямар ч бэлтгэлээ сайн хийж тэгэл эрх хичээл бүүндээ уулзъя та. Амжилт хүсье. 12 дугаар ангийнхандаа бас ээжт амжилт хүсье.